За сайн мэцхан та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. За технологийн томоохон компаниудын ярилцлагын тэнцэх 150 өдрийн чаленжийн дараач өдөр эхэлж байна. За тэгэхээр өнөөдөр бидний бодох бодлого юу вэ гэхээр Last Stone Way гэдэг нэртэй бодлого байна. За энэ бодлого нь бол тийм хэцүү бодлого бол биш ээ. За тэгэхээр за гэхдээ ер нь бас мэдээж одоо юу гэх юм яаж бодохыг нь мэдчихэж бас энэ бол easy бодлого болж байгаа шүү дээ. Тэрнээс шууд хэдүүсээ бас энийг бас өөрөөр бодох бол боломж байгаа. За тэгэхээр хэдүүлсэнд юу өгдөх вэ гэвэл stone гэдэг нэг нэртэй ийм integer array өгдөг нэ. За энэ нь болохоор stone's I дээр байгаа элемент нь I дахь чулууны одоо жингийг нэлдэг нэ гэж юм тийм ээ. За тэгэхээр бид нэр ямар нэг тоглоом төгсөх гэж байгаа энэ чулуунуудаар. За ямар тоглоом юм бэ гэвэл бид нэр хамгийн хүнд хоёр чулууг нь сонгож аваад хооронд нь одоо smashing тий хооронд нь одоо ингэ цохино гэх юм уу. Тэгэхээр юу болох вэ гэхээр одоо хоорондоо тэнцүү байвал тэр одоо тэр юунууд нь хоорондоо тэнцүү байвал шууд destroy усах нь шууд устгах нь байна. Тэр хоёр устна. За хэрвээ өөр байвал яах вэ гэхээр хэдүүлээ тэр stone y дээрээ хэдүүлээ y-аас нь x гэдэг юугаа хадгалах нэ. X нь destroy усаад устгах нь байна тийм ээ. За тэгэхээр хамгийн сүүлд хэдүүлээ хамгийн ихтэй нэг чулуутай үлдэх нь. За тэгээд тэр чулууныхаа үлдсэн одоо жингийг нь буцаах нэ. За тэгэхээр энэ юу гэсэн үг юм бэ гэвэл за хэдүүлээ эндээс харъя. Эндээс одоо хамгийн их жинтэй хэдүүлээ хоёр чулууг сонгож авъя. 7 уусан 8 тийм ээ. 7 уусан 8. За тэгэхээр энэ хоёроо хоорондоо тэнцүү биш байгаа юм чинь энэ destroy босохгүй одоо устдахгүй гэсэн үг. Яах вэ гэхээр хэдүүлээ 7-ноос устдаад 8-ноос 1 үлдэх нь байна тий. За тэгээ буцаад юундаа хийчих. Тэгэхээр хэдүүлээ ямар юунтай устж байгаа юм бэ гэвэл 2 4 1 1 1 гэсэн ийм arrayтэй устж байна. Одоо хэдүүлээ хамгийн их хоёрыг нь дахиад сонгож авъя. 2 болон 4. За 2 нь устдаад 4-өөс нь 2 хасагдаад 2 үлдэн тий. Тэгэхээр хэдүүлээ 2 1 1 1 гэсэн хэдүүлээ юутай болоод авчин. Дараа нь хамгийн их хоёрыг нь за 2 1 2-ыг сонгоод авъя. 1 1 1 үлдэн тийм ээ. За тэнгууд энэ нэг нэгтэйг устна. Яагаад устж байгаа юм бэ? Ижитхэн жинтэй байгаа учраас устна. За тэгэхээр хэдүүлсэнд нь энэ нэг ширхэг юу үлдэж байна. Тийм учраас хэдүүлээ нэг гэдэг энэ жингийг нь буцаачиж байгаа гэж ойлгож болох нэ. За ерөнхийдөө бол ийм бодлого. За энэ тайлбарч явах хугацаанд за хэдүүлээ мэдээж max heap гэдэг зүйлсийг мэдчихвэл бол шууд max heap санаад жорж ирж байгаа. Ер нь бол хэдүүлгийнх нь бодох арга бол max heap байна. За max heap гэдгийг бол хэдүүлээ бол мэдж байгаа байх гэж найдаж байна. Одоо өгдлийн бүтцийн бас тодорхой маш чухал юунууд одоо хичээл штэ ерөнхийдөө маш чухал өгдлийн бүтц штэ. Энэгээр хэдүүлээ одоо тоонуудыг ирэмбэлж болно. За энэгээр хэдүүлээ өөр маш сонирхолтой асуудлуудыг шийдвэрлэж болдог. За одоо жишээ нь юу гэдэг одоо encode хийдэг тийм ямар нэгэн тоонууд одоо ямар нэгэн 10-ын тооцны системийн тоо өгдөг тэрийг бол 2-ын тооцны систем рүү оруулахад хэдүүлээ илүү ашигтайгаар оруулахад ч юм уу тийм эдгээр heap гэдэг энэ өгдлийн бүтцийг ашигладаг байгаа. За ерөнхийдөө бол иймэрхүү маш одоо өргөн хэрэгцээтэй өгдлийн бүтц байгаа. За тэгээ max heap-ийг хэдүүлээ яаж ашиглах вэ гэвэл max heap-ийн мод зурагдахад хэдүүлсэнд нь хамгийн хүнд хоёрыг нь хэдүүлээ шууд pop хийгээ гаргачих болно. Хамгийн их жинтэй хоёрыг нь шууд pop хийгээ гаргачих болно. За тэгвэл pop хийж гаргасныхаа дараа хэдүүлээ 8 7 гэд гаргангууд нэг үлдчихэж байгаа. Тэнгүү нэгийг буцаагаад max heap-тэй оруулаад бичиж болно. За тэгээд max heap-ээс яг хоёр хэдүүлэг хийсэн хоёр ихийг нь гаргаж аваад дахиад буцааж хийгээд яг зөв max heap-ийн орой дээрс тэр хоёр их тоон байх нь бол ойлгомжтой шүү дээ. Эхнийхийг нь pop хийгээд гарангууд дараачих нь их нь орой дээр нь гараад ирнэ. За тэгэхээр ийм өгдлийн бүтц байгаа шүү дээ. Тийм учраас max heap-ээр хэдүүлээ бодогдох нэ. За тэгээд хэдүүлээ энд ерөнхий бодолт нь бол max heap бол яг энэ шиг яг ижисгэн энд яг бичсэнтэй яг ижисгэн тийм учраас изүүдтэй тайлбараар явах шууд хэдүүлээ коч 100 орё тий. За тэгэхээр хэдүүлээ ерөнхийдөө C++ хэлэн дээр за хэлэн дээр ч өөр юм дээр шигсэн хэдүүлээ priority queue одоо ашигладаг. За priority queue гэдэг нь юу вэ гэхээр угаасаа
одоо ерөнхийдөө хипийг ерөн хийхээ. За дан ганц хип штэ. Ерөн өөр өгөгдлийн бүтэн. Энэ бол өөр бас өгөгдлийн бүтэц Q штэ. Тэг одоо ямар нэгэн тэр priority байгаа тэр Q гэсэн үг штэ. Хэдүүлээ int-ийг хадгалсан. За тэгээ vector int гэдэг өгөгдлийн бүтцийг ашиглана. За тэгээд хэдүүлээ max хипийг хийж байгаа учраас less гэдэг юу ашиглана. Түлхүүр үгийг ашиглана. За тэгээ max за энэ хипийнхаа нэрийг юу гэж өгөх вэ? За max hip гэж өгчээ тий. Тэгээд дотор нуус хэдүүлээ зөвөр одоо шууд max hip-ийнхаа модыг нь байгуулчих. За stones-ийн end хүртэл нь begin-ээс end хүртэл нь хэдүүлээ явуулах нь тий. За тэгээд хэдүүлээ max hip-ийнх нь size нь нэгээс их байх үед хэдүүлээ одоо юу яагаад вэ тийм ээ. За тэнгүүт max hip-ийнхаа юг топик нь хадгалаад за тэгээд max hip pop хийчээ тий. За энэ юу хийж байгаа вэ гэвэл хамгийн их хизмэтийг нь одоо x дээр хадгалж штэ тий. За тэнгүүт дараа нь y max hip top. За дараачийн хамгийн их хизмэтийг нь хэдүүлээ y дээр хадгалчих. За гэтээ энэ ерөн эсрэгээрээ байсан баха энэ тайлбар дээр нь. За гэтээ яг ер нь бол ялгаагүй штэ тий. Тэр нэг хөвсгчийн юу гэдэг бол. За хэдүүлээ тэгэхээр x болон y нь өөр байх үед хэдүүлээ зөвхөн юу хийн штэ. За тэгэхээр яах вэ гэвэл x-с нь y. За энэ бол ерөнхийдөө юу байгаа? Нэмэгтэй гарах нь бол одоо баталгаатай байгаа. Яагаад баталгаатай вэ гэвэл угсаа max hip-ийн орой дээр нь x байсан гэдэг утгаараа бол баталгаатай. Тэгээ хэрвээ энэ хоёр тэнцүү байвал зүгээр шууд одоо дараачихаа одоо loop руу ороод явчих штэ тий. Дараачихаа iteration руу ороод явчихна. За max hip дээр хэдүүлээ. За x-ийг оруулаад өгсөө. За x-ийг оруулж өгсөө. Энэ процесс явсаа. Тэгээд хэдүүлээ угаасаа дараа нь нэгтэй тэнцүү юм уу? Айс эсвэл тэгтэй тэнцүү, size нь тэгтэй тэнцүү болоход юу байх нь шүү дээ. За хэрвээ max hip нь empty болоод буюу хоосон болоод гараад ирвэл хэдүүлээ шууд return null-ийг хийх хэрэгтэй. Яг тэгвэл сүүлд үссэн хоёр чуулга одоо чинь сүүлд үссэн хоёр чуулга нэг гэдээ үсчих юм уу те. Тэгвэл энэ хоёр хоорондоо байхгүй болоод устдаад хэдүүлээ max hip нь хоосон байгаад байна шүү дээ. Тийм учраас хэдүүлээ тэрийг нь юу яаж өгөх хэрэгтэй. За хэрвээ үгүй бол зүгээр max hip-ийнхаа топыг нь буцаачихвал болно. За хэдүүлээ шалгаад үзье. Ялдаа гаргасан байж магадгүй. За болж чинь тийм ямар ч асуудалгүй бол болж чинь. За ерөн бодлогын утга санаа бол ийм бодлого бол байх нь байна. За гэхдээ max hip гэдэг зүйлийг ерөнхийдөө hip гэдэг тэр өгөгдлийн бүтцийг ерөнхийдөө сайн ойлгох хэрэгтэй. Яг гэвэл энэ ирээдүйд бол маш ихээр ашиглагддаг. За хэрвээ энэ талаар бичлэг хийхээ хүсвэл коммент хэсэгт бичээрэй. За тэгээ бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарж манай чаналыг дэмжээрэй.